Дөрөв том мэргэд гээгийн нүги содра төмөн одны үрсэг гээр чичжаргсан одгийн түүхийн уртд мандбал монхын гэр тодан төрлөг дууны магнаа дөрөвдүгээр сургуулийн түүхд 40 жилийн ам мэндийг энд хуранчулсан уян эрхэм хүндэт төгсөгчд эрдэм төмөргөн багш нар эрхэм хүндэт зочид та бүхэндээ өргөн дэвшүүлж мэндчилье. Энд хуранчулсан өндөр дээд зочид та бүхнийхээ өмнө өнөөдрийн багш сурагчдын хамтарсан хүндэтгэлийн тоглолтыг албан ёсоор эхлүүлэн нээнүү хэмээн Орхон аймгийн ерөнхий боловсролын 4-р сургуулийн захирал Цэрэн Доржийн болцох таныг хүндэтгэлийн тайзнаа өрн залъя. За сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. 2020 онд манай сургуулийн маань 40 жилийн тохиох гэж байна. Үүнтэй холбоотойгоор жилийн ажлын төлөвлөгөө гарч хамгийн анхны ажлаа та бүхэндээ багш сурагчдаа нэгдсэн тоглолтыг зориулахаар бид зорин ирлээ. Өнөөдрийн энэ тоглолтод манай багш сурагчдын 100 гаруй хүний хүрэлцэнтэй баг та бүхэндээ уран бүтээлээ төлөвлөхөөр хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээ бидний үйл ажиллагааг дэмжиж хүрэлцэн ирсэн та бүхэндээ их баярлж байгаагаа илэрхийлье. За тэгээд энэхүү тоглолтын үйл ажиллагааг зохион байгуулж Улаанбаатар хотод авчирч тоглоход энэ Эрдэнэтийн хөгжил төрийн бас байгууллага мөн түүний тэргүүн Батинг дарга маань ивент итгэж оролцсон байгаа. Ер нь бол ийм хэмжээний тайзан дээр аймгийн хүүхдүүд бүрэн хэмжээний тайлан тоглолтоо хийнэ гэдэг бол бид бүхний хувьд бол хүнд хэцүү ажил байсан. Энэ ажлыг маань нугаж өгсөн Батинг даргадаа баярлалаа. Таныг гарч ирж бас манай багш сурагчид хүндэтгэлийн үгээ хэлнэ гэж урьж байна. Сайн байцгаана уу? Үнэхээр нэг сургуулийн нэгэн гэр бүлийн хүмүүс гэдэг бол үнэхээр сайхан дуу нэгтэй, дугуйрал дуу нэгтэй, докторуул хүч нэгтэй гэж юм сайхан үг байдаг. Энэ зааланд хорон цугларсан, энэ 800 гаруй хүний судалтай зааланд хорон цугларсан Орхон аймаг Эрдэнэт хотын 4-р 10 жилийн үе үеийн төгсөгч нар, үе үеийн багш нар одоо суралцаж ажиллаж амьдарч байгаа сурагчид багш нар та бүхэнд энэ оройн энэ сайхан урлагийн Янжин лам бурхан ивент итгэсэн сайхан өчийн мэндийг хүргье. Тэнх Эрдэнэтийн хөгжил төрийн бус байгууллага руу одоогоос 3 сарын өмнө юм да манай болцох захирал, манай Пүүжэ багш, манай Эрдэнэт багш одоогоос яг 3 сарын өмнө бид одоо 40 жилийнхээ арга хэмжээг өгтөж сурагчдынхаа нэгдсэн тоглолтыг Улаанбаатар хотод тавьмаар байна гэсэн энэ хүсэлтийг тавьж орж ирж ирсэн. Өнөөдөр 3 сар бас их амархан хурдан өнгөрдөг юм байна. Сая бас болцох захирал хэллээ. Нэг аймгийн тэр тусмаа нэг сургуулийн бүтэн бүрэн хэмжээний концерт бол Улаанбаатар хотод бараг тавигдаж байгаагүй юм билээ. Тэгээд их том зорилго тавьсан манай багш нар, манай хүүхдүүд, уран бүтээлчид маань үнэхээр одоо бас энэ хугацаанд
их хөдөлмөрийг, их цаг заваа, их авиас бэлгээ одоо бас энэ 40 жилийнхаа ойг угтаж одоо бас зарцуулж, бэлдэж энэхүү тоглолтыг өнөөдөр та бүхэндээ төлөвлөхөд бэлэн болсон байна. Урлаг гэдэг юм дэлхийн хэмжээний дайнч гэсэн зогсоодгийн билээ. Ийм хүчтэй зэвсгийн төлөө манай хөгжмийн гүнзгийрүүлсэн сургалттай 4-р 10 жилийнхэн маань 2 сэтгэлээр одоо бас ажиллаж, амьдарч, сурч, боловсрч байгаад миний бие үнэхээр одоо бас сайшаа дэмжиж гэж энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсан юм аа та бүхэн маань хүлээн авна уу? Тэгээ манай өнөөдрийн концертыг Монголын үндэсний телевиз, MNB, Матчин телевиз, Реал телевиз, Эрдэнэтийн 3-аас 4 одоо хэвлэл мэдээллийн байгууллагууд албан ёсоор өнөөдөр бас бичиж Монгол орон даяар бас цацах гэж байна. Тэгэхээр энэхүү одоо бас хүүхдүүдийнхээ багш нарынхаа энэ сайхан гэрэлтэй, гэгээтэй энэ сайхан арга хэмжээнд энх Эрдэнэтийн хөгжил төрийн бас байгууллагын миний хамтран зүтгэж байгаа залуучууд, найзууд хамт олон маань хамтран олцож байгаа одоо баяртай байгаа гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Та бүхэн ажил хөдөлмөрт амжилт хүсье. Баярлалаа. баярлалаа.
Ятаг хөгжмийн ангийн эрхэм засаг авиаслаг сурагчдаа уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. Өнөөдөр 90 зууны малдай бүтээн байгуулалт Эрдэнэ хотын маань бахархал болсон олон мянган хүүхдүүдийг эрдмийн хаянд өдөн мордуулсан эрдмийн их түвшээ болсон баян өндөр сүл тарихныхаа ингэр хойморд налаа хэлсэн 4-р сургуулийн маань төгтөд 40 жилийн ойг өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа нийт багш сургууль хүмүүжүүлэгчид үе үеийн ажилтан ажиллагсад эрхэм хүндэт төгсөгчд та бүхэнтэйгээ уулзсан учраас энэ сайхан гэгийн боломжийг бид бүхэнд олгож өнөөдөр тусгаар тогтнолын ордны энэ сайхан алтан тайзнаас та бүхэнтэйгээ уулзсан учраас энэ сайхан тоглолтын гэгийн хүчлийг бэлэгдсэн Инк Эрдэнэтийн хөгжил төрийн бас байгууллагын тэргүүн ноён цогтын Батыг таныг хүндэтгэлийн тайзнаа орон золиа. За ингээд та бүгдийнхаа амрыг ахин айлтгая. Өнөөдрийн нос хүндэтгэлийн тайзнаа бас Эрдэнэ хотын Орхон аймгийн маань 4-р 10 жилийн багш сурагчдын нэгдсэн тоглолтод оролцож байгаа. Зарим нэг уран бүтээлчдийг одоо бас төр засгийн шагналаар шагнасан байна. Ингээд шагналыг гардуулахыг зөвшөөрнө. За өнөөдөр энэ 100 гаруй уран бүтээлч дундаас өөрийнхөө хөлбөмбө бүтээлийг үнэлүүлж Монгол улсын боловсрол соёлын спортын сайд Баатар үлгийн тушаалаар дараах эрхмийг шагнасан байна. Хүндэт Ч дэлгэр цэцэг таныг боловсролын салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрэгтэн үнэлж Монгол улсын засгийн газрын шагнал боловсролын тэргүүний ажилтан тэмдгээр шагнаж үнэлэх болгоо гэсэн байна. Дэлгэр цэцэг таныг тайзнаа өрж байна. За дэлгэр цэцэг өгчтэй халуун цай гадаадчдаар баяр хүргэе. Маш олон жил бас олон сайхан нуграачдыг бэлтгэж одоогоор сэтгэн жилийн өмнө Рио де Жанейро хотод болсон дэлхийн цэрэгчдийн их наадмаас хүрл алиалагч цамыг Монгол улсад Орхон аймагт анх удаа залсан энэ сайхан гавья тагшаараа өнөөдөр бид бүхэн бахархгүй байхын аргагүй. Дэлгэр цэцэг өгчтэй халуун цай гадаадчдаар баяр хүргэе. Хүндэт иш сувдаа таныг соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг тань үнэлж Монгол улсын засгийн газрын шагнал соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаваа гэсэн байна. Боловсрол соёл шинжилгээ ухаан спортын сайд Баатар үлэг сэтгэл тогтлон байгаа олон шавнырийн өмнөөс халуун сайхан алгадчдаар баяр хүргэе. За халуун сайхан алгадчдаар багш нартай баяр хүргэе. За та бүхэнд хүндэт зөвхөчийг сонирдуулъя. Эрхэм хүндэт хайдвын Эрдэнэ хотод таныг боловсролыг хөгжүүлэх хэрэгтэй болсон хувь нэмрийг тань өнөөж Монгол улсын боловсрол соёл шинжилгээ ухаан спортын яамны жөөхөчгээр шагнава. Монгол улсын боловсрол соёл шинжилгээ ухаан спортын сайд Баатар үлэг гэсэн байна. Халуун сайхан алгадчдаар баяр хүргэе. Морин хөөрийн багш хайдвын Эрдэнэ хотод нийгмийн арчлал Монголын оюутны холбооны дээд зэргийн шагнал Эрдэмийн алтан медалаар шагнава. Отхон сүрэнгийн мөнх зулаа. Таны хүндэт гэмрээ. Нийгмийн арчлал Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Баттарч гисэн байна. Энэ эрхэм мэдээлэл шагналыг ардын авнах юм англи 4-р сургуулийн маань төгсөгч Отхон сүрэнгийн мөнх зулыгаа хүндэт гэмрээ.
нийгмийн арчлал Монголын залуучуудын холбооны дээд чигнэл алтан удам медалаар Эрдэнэ бүрийн наран гарвыг сойрхон шагнасан байна. Хүнд итгэмээрээ Монголын залуусын зүрхэнд тархинд Монгол их орны маргаашин хөвцөя зураас бай. Нийгмийн арчлал Монголын залуучуудын холбооны дээд чигнэл алтан удам медалаар 4-р сургуулийн төгсөгч Эрдэнэ бүрийн наран гарав. Монгол таахынд өнөмлөх сонирхолтой Монголын хүүхдийн ордон оюун цэцэг өвгтөө тунгалаг тамир таныг урлагийн амжилт гарган бусдаа манлайлсан тул Монголын хүүхдийн ордны Эрдэнэ малтан медалаар шагнава. Монголын хүүхдийн ордны захирал Цэнгэл гэсэн байна. Энэхүү их хүмүүсттэй шагналыг гардаг явна хэмээн авьяаслаг сурагч хүндэт гүмэрээ. Манай 4-р сургуулийн шилдэг сурагч 5 баярын Мишелийг урлагийн амжилт гарган бусдыг манлайлсан тул Монголын хүүхдийн ордны Эрдэнэ малтан медалаар сойрхон шагналсан байна. Хүнд итгэмээрээ 5 гаруй баярын Мишель урт насны Эрдэнэ сүрэнг сойрхон шагналсан байна. Хүнд итгэмээрээ урт насны өнөөдөр ихөө 4-р сургуулийн маань авьяаслаг багш сурагчдад шагналын хур асгаран буула халуун цагаан алгажгшилтаар энэ цагаан шагналын хурыг гардан авсан бүх багш сурагчдаа ажил хөдөлмөрийн уран бүтээлийн сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье. Ингээд хүндэтгэлийн дуун засваруулагчийг Орхон аймгийн ерөнхий боловсролын 4-р сургуулийн захирал Цэрэн Доржийн болц хүтэнд шилжүүлье. Авьяаслаг багш сурагчдаа шагнагцад нь халуун баяр хүргье бүгдээрээ. За тэгээд энэ хүү ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Батинг танд сургуулийнхаа багш сурагчдын сэтгэлийн бэлгийг гардуулахыг зөвшөөрнө. Тэмэн жагмартын салхин хурдаар тэмүүлж тэнгэрт төгсөн одод энэ зэрэгцэн дуулж талын Монгол нутгаас нийслэх хотодон хүрэлцэн гэрч уран бүтээлийн их тоглолтыг өргөн барихад гүн нөхцөл үзүүлсэн танд нийт багш сургууль хөгжүүлэгчдийнхаа нийт сурагчдынхаа өмнөөс ажил хөдөлмөрийн өндөр өсөх амжилтыг хүсгээрэй. Ялалаа танд ингээд шагнал гардаг болсон эрхэм та бүхнийг хамтдаа дурсгалын зөвлөлд татуулахыг хүсье.
Томонгол өдрөч марин хорон гихшигтэй Төв Азийн цээжэд Монголын урс жаргалтай Аштын бэлэг амар мэндингэрөөдөг шившин шингээж аюулгүй бүхнийхэн дээжсэг төвөрлөн 40 жилийнхэн ан дэлгэрэх баярынхан дээжийг тавхандэ хүртээвэ. Өнөөдөр хүрэлцэн ирсэн эрхэм мөндөдтэй зочид эрхэм мөндөдтэй оюугийн төгсөгчд багслан хүмүүжүүлэгчд тавхандэ гялала Орхангийн ерөнхий боловсролын 4-р сургуулийн багш сургуулийн хүндэтгэлийн тоглолт энд хүрээд шаргаж байна. Мэдрэхний тоглолтыг ерөнхий биеийн тэтгэгч Энхэрдэнтийн хөгжил төрийн бас байгууллагын хан таланд гүн хүндэтгэл халын талархлыг илэрхийлье.